энэ кинон дээр гарч байгаа үйл явдал болж байгаа үед хувьсгал гэдэг үг байгаа. Үг нь байгаагүй. 20 он байгаагүй. Тэгээ сүүл 24 мөрөн оны үед л хувьсгал гэдэг үг гарч эхэлсэн шүү дээ. Яг 21 онд бол нөгөө манайхын чинь зөвлөлд орсон сусамж гоох гээд очихт нь нөгөө үг нь байхгүй болохоор бошгыг халах гэж яриад байгаа байхгүй. Бошиг гэдэг чинь зарлиг үстэй хааны зарлиг. Тэгээ хааны зарлигийг халах тухай ярьж штэ. Хэрэгсэхгүй болох одоо өөрөөр хаан цэсгийг устгах юм уу? Тим юм яригадаад байгаа үе юм байгаа. Тийм учраас энэ үед бол одоо Жанжин Сүхбаатар бол одоо энэ улс орны тусгаар тогтнолоо эргүүлж авах, автоном төрөө эргүүлэн сэргээх. Энэ үед бол одоо ардын намын нөхдүүдийн ирмэлцэх 10 зүйлд яг бичиж байгаа шүү дээ. Автономт төрөө сэргэнэ гэж. Ингэж явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь тэр чинь өргөжөө тусгаар тогтнол болоод явсан байхгүй. Сайн бацхан үзэх сонсогчдоо Монголын гигцэн төх подкаст ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. Сар болгон бас нэг түүхэн киног шүүмжилдэг, заримдаа хатуу шүүмжилдэг, заримдаа зөөлөн шүүмжилдэг. Зүгээр би отгоо докторыг харахад Монгол киног нэг жоохон зөөлөн шүүмжилээд байх шиг хөөрхий бас. Эх оронч хүний л одоо заан баг л та. За өнөөдрийн кино 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар кино. Хүүхэд байхад бас энэ киног нэлээ үздэг байж байгаа. Сая бас нэг шүүмжлэх үүднээс харсан бас их мапантал кино юм. Би бол баг Монгол Чапаев Петкагийн кино гэмээр. Петка юу юм Гомбо. Тий, Чапаев Сүхбаатар тий. Хоёулаа 1942 оны киног одоо энэ бол ойлгомжтой шүү үзэн суртлал кино байгаа тий 42 онд өөр ямар кино байв гэж. Тэгвэл яг ер нь энэ 1942 он гэдэг чинь 1940 онд намын 10 дугаар хуралдаад ерөнхийдөө хөрөнгөтний бус хөгжлийн замаар одоо явна гэдэг шийдвэр нь гарчихсан. Бид одоо социализм руу одоо чиглэх зам бол иргэд буцалгүй тогтсон. Нөгөө талаас Оросд Зөвлөлбөт улсад Сталиныг дахин шүтэх одоо үзэл нэлээд хүчтэй. Чи зөвлөлт Германы дайн одоо агуу их орны дайн гэж Оросууд нэрлэдэг. Тэр дайн нийт явж байгаа үе тий Монголд одоо маршал Чавалсангаа дахин шүтэх бас энэ процесс явж байгаа. Ийм үед хийгдсэн кино л доо. Тийм болохоор одоо энэ кино бол яхах байхгүй л одоо тэр үеийн үзэл суртлын одоо үр дүн юм да. Кинонд ягаад анх Орос хүмүүс тоглолцсон ч одоо тухайн үед монгол жүжигчид байгаагүй хэргүй гэдэг л асуулт байна тий. Өө манай жүжигчид байсан бахаа. Энд чинь их алдартай сайхан жүжигчид маань тоглож байгаа шүү дээ. Нэмэн цэгмэд тухай богдын дүрийг бүтээж байна. Цагааны цэгмэд тухай чи юу хиний эрдэнэ хүний дүрийг тэгээд дээрээс нь шүшүүжааны дүрийг ялангуяа шүшүүжааны хөрвүүлэх мундаг хийсэн дүр байгаа шүү дээ. Тэгтээ юу энэ киноны Жанжин Сүхбаатар тоглосон Лев Свердлин гэдэг жүжигчин бол одоо 40-од онд бол одоо зөвлөлтийн номер 1 од байхгүй. Энд чинь 42 он гэхэд чинь маань чинь Сталины 2 шагнал авцсан. Одоо төрийн хошоос өрхөлт хүн байхгүй. Энд чинь нийтдээ баг 3-ыг авсан баг. Тэгээ Ленин шагналд 1-ийг авсан. Энд чинь одоо төрийн 4 удаагийн сойрхолт хүн байхгүй. Одоо бидний одоогийн ойлголтоор бол хэдүүлээ кино хийхдээ хэнийг Брэд Питтийг авчираа тоглуулчихж байгаа байхгүй. Холливуудын од авчирдаг. Тий, одоо зөвлөлтийн том одыг авчирч тоглуулсан ийм л юм л да. Ер нь энэ киног ингээ харахад дээрээс 2 дүрээр л явчихад байгаа юм. Тэгэхээр анхны 7 гэдэг дүр байхгүй болцсон. Тэгээд ер нь зүгээр нөгөө энэ киног ярихаас өмнө Сүхбаатар гэдэг хүний тухай Сүхбаатар жаншны талаас тодорхой яг гээгдсэн зүйл нь гайг баг. Бүр хэтрүүлсэн чих хэлдэг баг. Тий. Аль фракцтай байсан юм блэ?
Ер нь энэ кино бол нөгөө жанжныг бурханчилж эхэлж байгаа үеийн кино аахгүй. Тийм учраас одоо мань хүн шиг зөвхөн эх оронч одоо тийм хүн байхгүйгээр төрсөлж байгаа. Ер нь нөгөө анхны долооч гээгчж байгаа нь бас аргагүй шүү дээ. 1942 он шүү дээ. 39 онд л осол тогсон хоёрыг бариад аваа явцсан. Тэ? За өмнө нь бодоо цааслагдсан, данзан цааслагдчихсан, чагдарж цааслагдчихсан, Сүхбаатарнаас орчихсан. Ингээд чой болсон л үү дээ. Чой болсон ганцаараа үлдсэн байгаа үе. Тэ? Тэгэхээр зэрэг нөхөө бусдыг гаргахад одоо хэцүү шүү дээ. Нөгөө баха эсэргүү болцсон. 42 он гэдэг чинь эсэргүү чигтэнд байж байгаа үе байхгүй. Тэгээ энэ хараа би тэрний цагаан мөрийн төвөргөөг сонсож байна. Тасгар бүртээ нөхөрлөх гээд байгаа. За одоо шууд киноор орчод байна те. Энэ гэхдээ Свердлин бол Астрахан төрсэн еврей. Еврей үү юм уу те? Тий, еврей. Гэхдээ чи ингээ хардаа нэг тийм Аз төрхөө байгаад байгаа үст. Тийм болохоор зэрэг тэр еврей байж магадгүй. Гэхдээ энэ солилцсон еврей баха. Би тэгж бодоод байгаа. Өөр кино минод энэ ч одоо намайг хүлээгээд киноороо их алдарт гарсан Ждиминя гэдэг. Тэр залуу гвардад тоглосон. Тэгээд тэр кинонд дэр ингээ гарч байгаа дөрүүд нь бол ерөнхийдөө нэг тийм Аз руу төрхтэй. Тийм тэгэхээр удамд нь бол нэг тийм татар цус байж л таарах гэдэг. Сүхбаатар жанчны одоо үнэн түүх нь яг юу вэ? Энэ нөгөө таны хэлж байгаа хэтэрхий домогчлоод бурханчилсан гэдэг ер нь хувьсгалд ямар гүйцэтгсэн юм бэ? Одоо хүрээний бүлэгмийн үйлсгэн байгуулах штэ нэг. Тэр бол одоо мэдээж хэрэг сангийн яамны төшмөл, солиын данзан, магсар урцын дуурж яваа одоо хамгийн анхны богдын торгон цэргийн дарга үлзийтийн дэндв гэсэн энэ хүмүүс анхны хүрээний бүлэгмийг байгуулад тэгээд тэнд нь Жанжин Сүхбаатарыг сүлд нь татаж оруулсан. Тэгэхэд бол мань хүн Божир булангийн цэргийн сургагч багш байсан л да. Зүгээр сургагч шүү дээ. Яг гол үүрэгтэй. Би чинь төвшмөлчтэй. Сургагч багш гэдэг чинь. Тий. Тэгэхээр одоо та их сургуулийн багш гэдэгтэй яг адилхан бас тийм багшлах байхгүй. Ер нь Жанжин гэдэг тэр үедээ бүр ингээд 21 оноос өмнө Жанжин болцсон байсан хэрэг үү? Гүйлдээ одоо 1919 онд нуус бүлгэн байгуулагдах үед бол Баатар болцсон байсан. Монгол улсын Баатар болцсон байсан. Тий, Сүх уулын нэрийн Сүх штэ. Тэгээд Баатар нэмээд залгагдсан Баатар болцсон байсан. Тэгээд мэдээж хэрэг одоо хоёулаа өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн штэ энэ юу автономик устгасны дараа дургуутсан монголчууд одоо ингэж нуус бүлгэн байгуулсан юм а гэж. Одоо энэ нуус бүлгэн байгуулж штэ. Гэхдээ Монгол хүнээс гарахааргүй гоц. Энэ одоо 40-од оны одоо зөвлөлтийн энэ кино зохиолын дан орсод бичсэн. Монгол хүн бичээгүй. Тийм учраас их тийм хувьсгалч дүр бүтээж байгаа юм байна. Тийм хүн тэгээд зүгээр хизэнээс эхлээд мань хүнийг одоо удирдагчдын нэгэн тооцох болсон юм бэ гэх юм бол 21 оны 3 сард одоо нөгөө ардын журам цэргийг байгуулад хяахтыг чөлөөлөлөд үеэс эхлээд дайны цагт нам төрийн хэргийг Жанжин мэднэ гэдэг шийдвэр гарсан байхгүй. Тэгэхээр зэрэг мань хүн чинь яагаар байхгүй одоо энэ нам төрийг удирдах гэсэн одоо хүмүүний нэг байхгүй. Шилжилтийн үе таараа тэгээд залуухан. Тий. Гэхдээ тэр үеийн одоо 21 оны 3 сарын үеийн чиг сонин штэ ерөнхий төр засгийн газрын тэр хүн жагдарч ав. Тэ? Тэгээд одоо яг нам төрийн ажлыг Сүхбаатар мэднэ гэж заачиж байгаа. Тэгсэн мөртөө намын дарган данзан. Тэ? Гэх мэтэр. Гэхдээ нөгөө 50 цагт данзан мэдэх болохоос дайны цагт Сүхбаатар мэдчихэж байгаа байхгүй. Тийм юутай. Зүгээр хувьсгалын эрхт шууд залуухан хүн пар гээд би гэж чин сэтгэлээс оролцохоос илүү хин нэг энэ хүнийг бэлтгэсэн байлгүй да одоо бодвол данзан ч юм уу. Үгүй энд нэгдүгээр төш штэ энэ кинон дээр гарч байгаа үйл явдал болж байгаа үед хувьсгал гэдэг үг байгаа. Үг нь байгаагүй. 20 онд байгаагүй. Тэгээ сүүл 24 мөрөн оны үед л хувьсгал гэдэг үг гарч эхэлсэн штэ. Яг 21 онд бол нөгөө манайхын чинь зөвлөлд орсон сусамж гоохоход очиход нөгөө үг нь байхгүй болохоор бошгыг халах гэж яриад байгаа байхгүй. Бошг гэдэг чинь зарлиг үстэй хааны зарлиг. Тэгээ хааны зарлигийг халах тухай ярьж штэ. Хэрэгсэхгүй болох одоо хаан цэсгийг устгах юм уу? Тим юм яригадаад байгаа үе юм байна.
Тийм учраас энэ үед бол одоо Жанжин Сүхбаатар бол одоо энэ улс орны тусгаар тогтнолоо эргүүлж авах, автоном төрөө эргүүлэн сэргээх. Энэ үед бол одоо ардын намын нөхдүүдийн ирмэлцэх 10 зүйлд яг бичиж байгаа шүү дээ. Автономт төрөө сэргээнэ гэж. Ингэж явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь тэр чинь өргөжөө тусгаар тогтнол болоод явсан байхгүй. Ийм л үеэлтэй. Кинон дээр чинь Сүхбаатар Жанжиныг одоо хорлож байгаа ялангуяа богдын соён эмчтэй. Эмч нь очиж хорлож байгаа. Ер нь хорлогдох шалтгаантай үйлдэл энэ 20 хэд хүн хийсэн байх уу? Тэр нь энэ үйлдэлийг яагаад заавал богд хийсэн байх вэ? Одоо энэ киноны үзэл. Хоёулаа ингээд эхний 5 минутын дээр цааш нь харуулж байгаа. Цаашаа юу ярих юм бэ? Шууд хорлох руугаа орчихлаа. Хорлогдохын та юу ярих гэдэг юм бэ? Сүулт нь ярих гэдэг юм. Киноны одоо энэ чинь хүний амьдралын төгсгөлийг сүултэнд ярина үстэй ч та. Яг хөө зүгээр ингэж асуух гэдэг. Кино л нэг өөр хэрэг. Энэ дээр бол одоо богд харуулж байгаа. Энэ чи хараа энэ эрдэнэ хүн нэг ламтай дэмбэд идэг гоц. Чи бүгийн сонсороо үүжи хаажуу дагланаад үе гэж. 71 тояа гэж байгаа яа. Энэ хүүхд байхтай энэгээр би одоо үүжи хаажуу маажуу гэд энэ одоо манжаар дэмбэд идэг юм бол гэж би бодсоор биш юм уу? Хятадаар юм уу. Гэхдээ бас сонирн бидтэй. Яг 40-од онд бол нөгөө өмнөх 20-20-од оны үеийн дэмбэддэг ёс мос нь хэврээ байсан болоод энийгээс сэргийж гаргасан байх л та. Гэхдээ одоо юу гэсэн үг үүж хаажуу дагланд үе гэж те. Шанхай гэдэг Джеки Чаны тоглосныг кино гэдэг чинь тэрэн дээр яг манж дэмбэ гардаг штэ. Тэгээд тэр манжаар дэмбэж байгаа. Тэгээд тэрийг харахад бол манж дэмбэ Монгол дэмбэ хоёр бол их өөр юм байлээ. Тийм харагдаад байгаа. Хуучлаарай чиний айгу гүнзгий яриа ярихсан чинь дэмбэ мөр оролцоо болчихлоо. За. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ кино бас эхлэхдээ одоо энэ дэр сая гарч нөгөө гэртээ ороод ирсэн, гэрлэгөө хүрээд ирсэн. Нэх гоё хувцастай тий. Гэрийн сүдгээ хайцсан байсан. Ер нь хувь хүний амьдралын үед ямар хүн байс одоо би домгоор л мэддэг л да дамдан гэж тийм нэг цагаан хідэлтэй шоронгийн харгалзагч байсан. Тэгээд тэрний л одоо сайхан боловсралтай хөвгдөгдөг утгаар энэ хүний түүх явдаг шүү дээ. Дамдан гооч бол зүүж өмцөн оршууны хоёуг байж байгаа, шоронгийн хоёуг байж байгаа. Тэгээд нэг шоронд хоригдж исэн хэдэн хүний ам бүрлгээд санаандгүй. Тэгээд хэрэг ялд орхоос цухтаагаад халахын нөхрөө цухтаагаад ороод ирсэн хүн байсан юм байна. Тэгээд тэр одоо ёст байсан юм шүү гэд одоо энэ Сүхбаатар аймагта тий тэнд айлын мал малж байгаа тэр цагаач нөхөр болно шүү дээ. Тэгээд тэр айлынхаа охинтой дасаад ханд одоо Жанжин Сүхбаатарын ээж. Тэгээд мэдээч тэр аав нь суулгахгүй л гэж таараа шүү дээ. Мохно явж яж нэг цагаачтай гэдэгтэй яад ингээд тэгэнгүүт нь хандыгаа аваад оргоцсон хүн л дээ. Тэгээд энэ Улаанбаатартай амгалангийн энд амьдарч байгаа тэнд шоронгийн хуйг хийж агаад тэгээд нас орсон энэ кинонд гардаг шиг гэж гэр орноос өвдгүүлсэн юм ерөөсөй байхгүй л дээ. Яг энэ нөгөө одоо Монголын ард түмэн их хятадын гарт их зовж дарлагдажсэн гэж л харуулах гэж энийг яасан юм шиг одоо кино зохиолыг бичсэн хүмүүс нь оруулсан юм шиг байна. Тэгээ уран сэтгэмж гэдгээс өөрөөр хэлж болохгүй юм. Хоёрдугаарт энд одоо ингээд айгүй тийм юм уран сэтгэмжний юмнууд орж байгаа нь эрдэнэ гүнтэй дэмбэж байгаа ташуурдаад байгаа байхгүй. Нэгдүгээр гүн хүн зэрэгтэй дэмбэдэхгүй шүү дээ. Тэ? Тэгээд ташуурдах бүр юу л бол гэх мэт ийм уран сэтгэмжийн юмнууд их орсон байдаг. Бараг боол эзний харьцааны талаар гараад л. Харин тий. Тэгээд энэ ч нөгөө гин шатцсан тэгээд нөгөө чинь ээж минь яасан бол янжмаа яасан бол гэдэг ингээд байгаа байхгүй. За 19 онд бол янжмаа тагаа танилцсан байсан, суудсан байсан баг. Тэгтээ тэгж гэр орны тэгж сүйтгсэн шатаасан юм бол байхгүй л дээ. Энэ кино чинь нөгөө цогтойч кинотой нэг үед хийгдэж байгаа болоо. Цогтойч дараа нь 3 жилийн. Тэгтээ ер нь нэг ийм юу одоо жишээлбэл зөвлөлтийн кино урлагийг аваад үзэх юм бол одоо энэ эх орны дан эхэлтэл бол ерөнхийдөө ийм социалист агуулгатай
кинонууд хийгдээд байгаа. Тэгээ одоо зөвлөлтийн тэр үеийн кинонуудыг харах юм бол Максимын Багнаас энтер гэл дандаа л нэг ядуу зүдүү хүмүүс ингээл юу ягаал хувьсгалд оролдог гэл том хүмүүс болоо гэдэг юм уу. Яг энэ үеэс ер нь эх орны дайны дунд үеэс эхлээд одоо зөвлөлтийн удирдлага бол зөвхөн социалист коммунист одоо үнэт зүйлсийг сурчлахаас гадна юу яах хэрэгтэй. Одоо эх оронч үзлийг эрт дээр үеийн баатруудаа амьлуулах хэрэгтэй гэсэн тийм юмнууд явсан шүү. Тийм учраас Невин Александр, Догшин Иван гэх мэтийн кинонууд энэ үед хийгдсэн. Тийм учраас эхлээл Жанжин Сүхбаатар гэдэг энэ ч нэг тийм стресс дагамжлагтай кино явж штэ. Гэтэл тэрний дараа нь юу ичиж байгаа. Цогтойж гэдэг энэ чинь юу болчихж байгаа. Хоёрдугаарт энэ кинон дэр нэг тийм шашны эсрэг үзэл айгүй хүчтэй зориуд гаргаж байгаа. Би эхлээд нэг сая бас шүүмжлийгээл дахиж л үзлээ л дээ. Тэгээ үзсэн чинь яг одоо сая тэгж байгаа одоо ард түмэн хүлээж чадахгүй явлаа гэдгсэн чинь Монголын ард түмэн 400 жил хүлээчихэд одоо яах вэ гэд мань хүндэгээд байгаа шүү дээ. Явлаа. Гайж битэж үсээгөө. Юу юм ярав? Монголчууд хүлээж чадах юм болжоо. Монголчууд 400 жил хүлээж болсон юм. Одоо гисхэн зур хүлээнэ үү? Би тэг бодохгүй ч гэдэг 1520 онд юу болсон юм бол энэ чи ягаад 400 гэдэг вүлээ. Манжиг ярих юм бол эн чинь юу үстэй 200 хэдэл болно шүү дээ. Тэгээ юун 400 гэдэг нөгөө шашин нэвтрээ 400 болсон. Тэгээд шашинтай тэмцэх тухай яриад байгаа байхгүй. Эрдэнэ үнтэй дэмбэчээд гомбыг аварчаад тэг мэдгүй яагаад шашинтай тэмцэх удаа явцсан. Гэрийн юу амингууд шатаачаад тэгээ мань хүн шашинтай тэмцэх гэдэг хүн гэдэг юм шиг юм болцсон баг. Ленины асуулт ч гэсэн өөрөө тийм утгатай юм шүү. Тэр тэгэн л дээ. Ленин бол өөрөө 3 асуулт асуудаг юу вэ? Тий. Гуруулаа нэг тийм. Тэр чинь юу яж байгаа штэ. Нөхөр бол одоо Жанжин Сүхбаатараас улс төрийн шалгалт авч штэ. Чи ингэхэд ер нь лам нарт итгэдэггүй тэдрээс тусламж авч ирсэн үү? Баячуудтай ямар тэгээ чи ер нь хүнд итгэдэг юм. Нөхөр бол онцтон авч байгаа байхгүй энэ. Лам нарт итгэхгүй, баячууд ч итгэхгүй би зөвхөн малчаа ардад итгэдэг. Тэнцэв гэдэг. Тий, тэнцэв гэдэг одоо. Зачаткан дээр нь сурлагын дэвтэр дээр нь тэнцэв үгээд бичгэнэ шүү дээ. Энэ бол миний бодлоор Монголын кино урлагт бас л ховор сайхан төрдөг цагааны сегмент байгаа бүтээсэн энэ яг ховор сайхан гэж. Үгүй энэ чи хятад хүнийг тэгээд ер нь араншингийн айгуу сайн гаргасан байгаа. Яг нь жижиг сүү гэдэг байсан болохоор юм жижигхэн маягаар л гаргацсан байна лээ. Энэ дээр яг нэг бадмаа би ер нь олж харахгүй гэдэг богдыг сохор гэж нөгөө муулдаг байсан биш үү? Тэгсэн нөгөөх нь таны нүдэнд өртгөөргүй жижиг юм аа гэдэг. Бас доош нь өгöd. Тийм доош нь хийгээд байгаа. Бадмаа. Эний хараа муу гэж би түүнийг харахгүй бай. Ани мэдний харагдсангуугаар тааж байгаа юм аа дээрхийн гэгэм. Аахан доогүй бадмаа. Доогүй яамаа. Танигаа вагт мэдхвэн оройн дээр. Би бол бас их мундаг дүр бүтээсэн гэж харддаг. Тэгээд тэр нэг сүр сар хийсэн нэг хятад хүний нэг тийм зам биш үү? Монгол хүн бол хизээч одоо тэгэхгүй. Цогтойж болон энэ Сүхбаатар кино яг нэг үед бүтээгдсэн гэдгээр анзаархад одоо Арслан тайжийн авцуугч байгааг эргэж гэдэг юм уу. Одоо энэ дээр янжмаа чинь хувьсгалва энэ тусгаар тогтнолын үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсан гэж одоо феминист үзэл энэ үед их дэлгэрсэн юм шүү. Гэхдээ энэ үед чинь янжмаа угааг дээш нь хөргөж татаад энэ чинь намын удирдлагад орчиж байгаа шүү дээ. Одоо бодит янжмаагүй. Тэгэхээр зэрэг бас энэ чинь Сүхбаатар Жанжны үйл хэрэгт янжмаагон оруулсан хувь нэмэр гэдгийг харуулах хэрэгцээ шаардлага байсан баг. Тэ ер нь бол мэдээж чинь амжилттай хоёр хүний арталт нэг сайн ихнэр байдаг гэдэг үстэй. Тийм болохоор тэрийг харуулсан бол харуулсан баха. Шүүжааны дүрийг үтэх гэж энийг бойлныхан цаана гэдэг юу хийсэн бэлээ. Би аман нэгэн ангисан юм байгаас нэг хятад хүн юм байх хэрэгтэй гэж харуулахын тулд тэгээд тэрнтэйгээ ярих гэж их зовсон гэсэн тийм бас яриа сонсч байсан.
42 он гэхэр чинь нөгөө хятадуудыг үзээд дургуутсах хандлага Монголд гайгүй юм шүү. Яалаа гэж хятадуудыг бол ерөөсөө тэгэл 20 оноос хойш 19 оноос хойш үзэн ядсан хэвээрээ штэ. Тэгтээ 42 онд бол нөгөө хятад нь Японы дарлалд орцсон ийм үе. Тэгтээ нөгөө гадаадын төрөмгийлэгчд гадаадын хариг сэтгээдийн дарлалд ор Монгол орн байсан юм а гэж л харуулад одоо харуулах зорилготой байгаа штэ. Энд чинь нөгөө орос хүн битсэн тий одоо тэргүүрээ нөгөө зохиол нь ягаад чи нөгөө Чапаеведка гэдэг ерөнхийдөө нэг тийм юутай штэ. Чапаеведка хоёр чинь тийм хоёр хүн байгаагүй л байгаа. Энэ ч гэсэн ингээ Багдад өөдөөс харчаал хингэлцээл тий. Яг энэ бол мангар бүдүүлэг хүн байх нь байсан. Гэхдээ нэг Багдад өөдөөс харчаал хингэлцээл нулимад яваад идэг гар арай биш баг л та. Ёс юм бүр төр төмбөр гэж бас тэрийг нэг мэдэх хайтай. Кинон дээр гарч байгаа гомб ба эрдэнэ гэдэг нь дандаа зохиомл дүр. Зохиомл дүр. Ховдог гомб гэдэг дүр. Эрдэнэ бол одоо зохиомлч гэсэн нэг тийм төлөөлсөн дүр. Одоо эн чинь ингээд нөгөө ноёдуудтай нийлж хувьсгал хийж штэ. Энэ бас их гайхалтай 42 оны кинон дээр ардын хувьсгалыг хийхдээ ноёдуудтай нэг эвсэлд байж хийсэн шүү гэдэг ийм мессеж гаргаж байгаа байхгүй эрдэнэ хүний дүрээр. Тэгэхдээ эрднийг одоо нөгөө хуучин нийгмийн төлөөлөл болгоод олзон молц хайдаг тий. Дайнд тэр нэг тусгаар тогтол могтол одоо сайхан юм бодохгүй шүү дээ. Олз хайгаад явж байгаа тийм хүнээр төсөөлүүлсэн байна. Энэ дээр одоо энэ эрдний тагнуулч саншлаачаар нэг лам хүн явуулаад байна те. Тэгэхээр таны хэлж байгаа шашныг бас нэлээ лам нарыг бас нэлээ гадуурхсан. Тий. Доош нь хийсэн те. Одоо энэ янжмаагуг мундаг харуулж байгаа юм байна. Одоо чи хараарай. Тэр муу хятад зэргүүдийг зүгээр ташуурдаа явчихж байгаа байхгүй. Энд ч одоо Монголын хувьсгалт одоо өдөр ийм л байна шүү дээ. Кинон дээр бас нөгөө одоо энэс цаашгүй үйл явдал. Энэ үйл явдал дээр харагдаж байна нөгөө гамин Сүхбаатарыг үнэхээр ингэж хайж исэн. Тэрийг ингээ сайхан дотроос нь мэдээлэгчээд ялангуяа лам хүмэлж исэн. Энэ болж байгаа үйл явдал нь 19 оны үйл явдлыг харуулдаг байгаа байхгүй юу? Автономыг одоо татан буулгаж байгаа. Яг хоёулаа өмнөх подкаст. Тий дөрөвчийн дугаар дээр энэ үеийг ярьсан. Гэхдээ хоёулаа тэр үед 11 сарын 20-д морд гэж яриадсэн шүү дээ. Энэ ч одоо сайхан халуун зуунаар хийсэн байгаа. Кино тийм байдлаар гарцсан. Тий. Кинон дээр тэгэд дүрсэлсэн. Гэхдээ одоо тэр цаана гээд янз янзын туг хөлгцсөн байгаа үз. Тийм байна. Тий шивэдийн тугч юм шиг, энэ Америкийн тугч юм шиг. Энэ тэр үед шүүшүүжааны Монгол ноёдтой усан зурган дээр ийм туг мөгөлгөөтэй тийм зургуудын тэрийг дөөрөлгөж хийсэн юм шиг байна лээ. 19 онд бол өстой нөгөө нэг хинч Сүхбаатарч хаа байлаа гэдэг шиг тэгж гамингуу Сүхбаатарыг хайгаад яваад байсан юм бол огт байхгүй шүү дээ. 20 оны төгсгөл 21 он гээд үнэхээр одоо хүрээнд ардын намынхын идэвхтэй үйл ажиллагаа явуулаад ирэхээр зэрэг одоо энэ Сүхбаатар гэдэг хүн байт юм байна гэж ингэж мэдсэн болохоос яг энэ үед бол Сүхбаатар гэж мэдгэчгүй. Ер нь түүхүүл явдлын үед чинь маш олон тоглогчид 19-21 он хүртэл байгаа. Цогтой их хөрөнгө гэж харуулж штэ. Бүгдээрээ мөргөж яхад мань хүн ганцаараа ингээд гидийцсэн. Ийм биш дээ Жанжин Сүхбаатар чинь өөрийнх нь хэлсэн үгэн дотор бол шашин дөрөө хослуулсан энэ чинь богдыгоо шүтээд тэр байтгаа ер нь Жанжин болцсон хойно богдын герт очиж арх уудаг, шатар тавьдаг, мавдаг одоо тийм хүн байсан штэ. Тийм болохоор хизээч ийм үйл явдал авах. Гэхдээ нөгөө киноны зохиолыг бичсэн хүмүүс энэ хүн бол ардын баатар байх хэвээр, ард түмний төлөө байх хэвээр, шашны эсрэг байх хэвээр гэдэг тэр нэг үзэл сурталын шаардлагаар л ингүүлсэн. Ингээд хийцэн байна. Сүхбаатарт Янжмаа гомб хоёр байгаа. Сүхбаатар хоёр одоо юу вэ? Баруун зүүн гарт. Гомбыг чинь шоронгоос улцсан болохоор одоо гомб нь юу юм бэ? Шадар зэрэг юм уу, зарцсан юм уу? Нэг тийм болцсон байгаа. Боолоос ахаад нэг зарцуулж байгаа юм шиг байна. Харин тий. Богдод болохоор бүр ганцхан хүн байгаа байхгүй. Тэр нэг эмч бадам уу тий. Отож. Ер нь бас яг жинхэнэ отжийнхэн дэр нь сэрэн юм баг. Зохиомл дүр. Энэ яг зохиомл дүр. Тий. Тэр отчид тоглож байгаа тэр нэг яг киноны эхэн дээр нэг гэрээс үүдгүүлчихэд нэг галзуу өвгөн байгаа үз. Тий. Ганцаараа үлдсэн гээд энэ хоёр чинь нэг хүн шүү дээ. Тий. Энд бас яг л нөгөө
жүжигчин хүрэхгүй гэж хэлдэг бас үнэн байж магадгүй шүүжаан эрдэнэ хүн хоёрт ч цагааны цаг мэдгүй тоглолоо. Тэгэл тэнд ч ингэж тоглоод бас юм нэг хүн хоёр дүр тоглосон юм харагдаж байгаа юм л да. Бас кинон дээр нөгөө Сүхбаатар гэдэг юм шашингүй үзэлтэн гэж харуулах гэдэг юм шүү. Харин тийм эн чинь нөгөө тэр үеийн кино чинь ер нь шашны эсрэг байх хэвээр. Тэгээд одоо тэр мөнхруулдаг байсан гэдэг утгаар нь. Тийм учраас нөгөө жанжны чинь шашны эсрэг үзэлтэн болгож л харуулдаг юм л да. Амьдрал дээр бол энэ хүн чинь тийм юм биш шүү дээ. Яг жинхэнэ бодит Сүхбаатар гэдэг. Тэгвэл бас нөгөө дараа нь бидний нөгөө 70-аад онд хийсэн кинон дээр гардаг даш намжилгүй байна шүү дээ. Жанжин Сүхбаатарын дөрөв бүтээсэн тэр тийм тухтайч бас хүн биш байсан юм шиг. Ширүүн, цэргийн хүн. Жохоо ойргон юм биш үү? Ойргон ч биш юм аа, ширүүн. За. Тий одоо ингээд энэ тэнд одоо жишээл дамбижааг устгахаар явсан дуурж бэс тэргүүтийн нөхдүүдийг одоо дуудаж авчираад үүрэг өгтөө сэлэмний эрд олоолгоод үүрэг даалгавар биелүүлэхгүй эргэж ирэх юм бол энэтэй уулзсан шүү гэж. Тэгэхээр бас тэр чинь нэг тийм даш намжилгүй шиг тийм одоо өглөө гэнээр гардаг даш намжилгүй байсан бол одоо та нар ажиллаа бүтээгээд ирэн шүү. Ардын нам та нарт итгэж ин шүү гэж хэлээд явуулах ёстой шүү дээ. Тэгэхэд яг бодит түүхэн дээр бол сэлэмний эрд олоолгоод эргээд толгой гэж аав шүү. Чи биелүүлэхгүй эргэж ирвэл. Тэгэхээр тэр хүн бол ширүүн хүн байсан бай. Болтой юм шиг байгаа. Гэхдээ энэ дээр гардаг шиг ч бас арай тийм ойрхон итгэд бас арай биш байх л та. Бас нөгөө бодит түүхэн дээр сүүлд 90 оноос хойш чинь одоогийнхоор нөгөө мөрөйтэй тоглоомд бооцоод бэтэд нийлээ орцсон байсан юм шүү. Гэр орноо зар 20 онд. За мөрөйтэй тоглодгүй юм байсан. Их өмөрхөн шиг. Гүй чи хөөе. Зүгээрээ. За одоо тэгээд 21 тэр байтугай ингэсэн гэж байгаа шүү дээ. Бүр сүүлд шүү дээ. Энд чи сая нөгөө балдаргын туслах байсан маш эрдэнэ гэдэг нэг комиссарын нэг дуртгал гарлаа шүү дээ. Тэрийг уншиж ийсэн чинь тэгж яахгүй нэг нөхрийг мөрөйтэй тоглоод ингээд улс төрийн төвчөөний хурал дээр хурал руу хоруулаад тэгээд нөгөөдөг чинь муушгидаад байна гэсэн байгаа маа тэр чинь. Тий. Тэгээ яасан чинь хэн нүлээ? Улс төр хамсрангуй нүлөө хэн нүлээ? Өшөө энэ мөрөйтэй муушг гэж юу вэ? Бидний нөгөө нэг мөнгөөр тоглоод байдаг хөөзрүү гэд нөгөө улс төр төвчөөний гişвдэг бүгдийг бидний нөгөө мөрөйтэй тоглоод байдаг хөөзрүү гэд нөгөө дүүлэн сонирн болсноо нөгөө нөхрийг арга хэмжээ авлаггүй гаргая. Тэр тэдний зэргийн юм бол энэ үед байсан баг. Энд одоо хул хуудас наагаад явж байгаа. Яг үнэхээр тийм хул хуудсууд тараажсэн. Эсвэл сүүл дахиад зохиомжилсан зүйл үү? 20-ад оны үед бол ийм хул хуудсууд наасан юмнууд бол бий. Энэ бол яг мэдээж энэ уран сайхны төрслийн аргаар харуулсан байдаг. Гэтэ ийм хул хуудас бол нааж барьж исэн юмнууд бий. Ялангуяа энэ гамын цэргийн үйлдэл те тэрнтэй холбоотой явдлыг хоёулаа түрүүчийн дугаар дээр ирсэн шүү дээ. Нөгөө хятад нэргэний дайм болоод нөгөө гамын цэргүүд чинь цалингүй болоод тэгээд дээрм мэрэм болж хувраад те тэгээд олон томны дургуутсал яваад ирэхээр тэрэнд нь таарсан тийм хул хуудсууд наасан барьсан. Тэр уут мөнгөөр улсаа худалдсан сайдуудгаа богцсон мөнгөөр богдоогоо худалдсан сайдуудгаа гэдэг дууч нь бол зүгээрч гарахгүй байгаа шүү дээ. Бас тэний чинь зохиож байгаа хүн байж таарна тийм үү. Тэгээд тийм юмнууд бол болж исэн. Энд гарч байгаа одоо тухай бодит түүх юм бол тэр янз бүр хул хуудас тарах зүйлүүдийн санхүүжилтийн асуудлыг шийддэг юм бол. За даар. Одоо нэг хэсэг нь одоо Оросуудын дэмжлэгтэй энэ ч гэдэг юм уу тухай. Үгүй энэ 19-20 онд бол Оросуудаас тийм бодит дэмжлэг бол ирсэн барьсан юм бол байхгүй. Тэр чинь бол сүүлд нь одоо яг үнэхээр яг ардын журам цэргийг байгуулад ирэх үед тэр санхүү мөнгөний дэмжлэг явсан. Энэ 19-20 онд бол яг хүрээнд байсан Оросын хувьсгалчтаас бол одоо янз бүрийн хулга хийжсэн юмнууд бол бий. Гэхдээ ингэж бодтоор юу яасан байхгүй. Ер нь бол энэ нөхдөөчөө өрснөл санхүүжилтээ гаргаад явж исэн. Тухайн үед яг Жанжин Сүхбаатар бол яг энэ төрийн цалинтай нэг цэргийн сургууч төгшмөл шүү дээ. Тэр солийн данцан энэ чинь бол бас чамгүй хөрөнгөтэй. Тэр үедээ бол хөрөнгөтэй. Тэр чинь ардын намын тамгыг хийхэд нөгөө бодоо би хийсэн гэд өгдөө хинэн дээр гараад идэг шүү дээ. Тэр чинь нөгөө данзангийн зандан ширээний хөлийг хөрөөдөж жагаад авч хийсэн гэж байгаа байхгүй чи зандан ширээтэй хүн байна гэдэг чи бас
Тэр бол ядуу хүн биш. Одоогийнхроо зүрлүүл хээр хөрөнгөтэй хүн гэсэн санаж ирээд байна. Ямар ч нэг хаустай л юм байна ёо. Хаустай нэг бенз GPT нөхөр байна гэсэн үг байхгүй. Ер нь бол бас тэр үе ихрээ бол юутай. Яг одоо энэ хэсгээр гарч байгаа тэр чөлөөт 5 Монгол энэ төр гэдэг нь ямар утгатай? Би харин тэр 5 гэдгийг сайн ойлгоогүй. Энэ чи Ленин загтал бичиж байгаа хэсэг. Тий. Ер нь загтлыг бол уул нь угаасаа Ленин ч бичээгүй. Зөвхөн Оросын одоо зөвлөлт засгийн газар талхсан утгатай загтал, анхны загтал чинь тэгж хин хөлийн комиссар Макс Тэнэгт гэж бичижсэн. За. Тэр чинь нөгөө хягт сууж байгаа хөлийн комиссар байгаа шүү дээ. Зөвлөлт тэрүүн тандаж бичиж байгаа. Тэрүүн тандаж бичиж байгаа юм баггүй. Энэ дээр бол яг мэдээж хэрэг шууд Ленд ланж бичин л дээ кино юм чи. Тэгээ энийг одоо жаалсан одоо яг нөгөө Ленин стайлын чойулсан Сүхбаатар гэдэг нэг ийм домогнууд холбоос домогнууд үүсэж штэ. Нөгөө бусдууд нь байхгүй. Данзан манзан бодоо байх учиргүй штэ. Тэрний оронд гомб гэдэг нэг марзан гар энэ дотор ороод ирсэн. Энэ яг нөгөө Чапаевын Бэдка гэдэг шиг нэг тийм киног сонирхолтой болгох тийм гарал юм шиг байна. Тэр яг хөлийн комиссарт бичсэн загтал нь хэлээр гаргаж өгөөч гэсэн юм биш юм байна. Юу бүр тэр загтал дээр чинь бүр тийм үгтэй байдаг байхгүй юу? Хүрээнд байгаа ноёдын, төшөмдийн болон ардын нам харилцан зөвшөөрсөний үр дүнд зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар шийдвэрлэе гэж. Тэгсэн загтал авчигсан. Тэгээд нөгөөх нь тэрийг уншингуудаа чи юу яв? Улаан үд яв. Дээд үд яв. Дээд үдэд байгаа. Тэр чинь алс дорнтой бүгд найрамд улс гэдэг нэг тусдаа улс байгуулагдсан байна шүү дээ. Тэгээ алс дорнтой бүгд найрамд улсын удирдлагатай уулзгаа. Тэгээ тэнд нь ерөнхий сайдын Борис Шумацкий гэж тэр нэг хувьсгалж байжгаад тэгээ тэрнтэй очиж уулзсан. Тэгээд дараа нь Шумацкий нөгөө энэ одоо бидний шийдэх хэрэг биш байна. Москва явна гэдэг. Ингээд Москва руу явуулсан юм л одоо төвхтэй л дээ. Тэгээд тэр загтал нь бол юу ингэж Ленинэнд хаягдсан юм бол байхгүй. Зүгээр Ленин гэж удирдахч байдгийн гинлээ гэдгийг бол сонссон байж магадгүй. Яг тэгвэл тэр үед хүрээнд ажиллаж исэн ялангуяа эн чин Оросын одоо юу гэдэг юм те тэр чи кооператив те Оросын кооперативуд байсан тэдэнд ажиллаж исэн ялангуяа юуны Росмон үлээ тэр Росмон торгч үлээ тэнд ажиллаж исэн одоо хүмүүсийн дунд бол хувьсгалч нар байсан. Тэр байтугай тэр хүрээнд ажиллаж исэн тэр юунууд ч нөгөө хувьсгалынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг байсан гэсэн бас мэдээлэлүүд байдаг. Тэгээд энэ юу хийж байгаа. Тэгээд энэ үед чинь 20 оны 6 сард Сарковиков гэж большевик анх ирж ардын намынхантай уулзаад та нар юу яа хүсэлтээ гаргаа гэд ингээд явсан үе байт юм л та. Хүрээний засгийн газараас ардын засгийн газар загтал явуулсан. Тэгээд тэн дээр бол их ойлгомжтой хэлж байгаа. За хэрэг бүтцээ. Хүрээ чөлөөлөгдсөн. Гамингас чөлөөлөгдсөн. Засгийн газар байгуулагдсан. Одоо нэгэнд хэрэг бүтсэн учраас та нар одоо ирж энэ засгийн газарт өөрийнхөө авах албан тушаалуудаа аваа гэсэн утгатай загтал явсан. Тэгээ тэрийг бодоо авчирсан. Тэгээ эренгүүтээ нөхөр ардын одоо нөгөө ардын намынхаа журмын нөхдийн дунд үлдээд тэгтэл энд байгуулагдсан төр засгийн газар байна шүү дээ. Хиний одоо ардын төр засгийн газар тэр нь бол үгүй хэрэг дуусаагүй байна. Ардын эрх засгийг тогтоох ёстой гэж. Энэ нөгөө хүрээнд байгаа хүмүүс одоо засгийн газар энэ засгийн газар хоёрын байр суурийн ялгаа тэнд харагддаг байхгүй юу? Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Энэ тэгэхээр энээс хойш бүх өгүүлэмж худлаа болж эхэлж байна те. Ерөөсөө энэ кино бүхэлдээ энэ хоормог тэгээд бодиттой гээд хар юм байх юм уу? Үгүй яг одоо ардын хувьсгалыг ялуулсан үнэн тий. Одоо удирдагчдын нэг нь Сүхбаатар байсан үнэн. Тэрнээс ч одоо ингээд хил давж явж байгаа хятад зэрэгт баригдаад энэ төр бол энэ бол одоо киноны зохиомж. Тэгвэл кино ч сонирхолтой болчих гээд шүү дээ. Бас нэг хятадуудад баригдах хэрэгтэй байна. Тэмцэж байгаа дүрээ гаргах хэрэгтэй байна. Энэ дээр бас нэг үний юм байгаа. Энэ мөрөдөд тоглоомч юм байсан. Үнэхээр нотлоод. Одоо энэ дээр мөрөдөд тоглож байгаа дүр үзүүлж байгаа зогчиж байгаа байхгүй юу? За окей. Чи заавал нэг мөрөдөд тоглоомч байх гал юм аа. Тий. Ер нь хуруу гардаа их сайн байсан л гэдэг юм байл. Энэ хятад
юу баг даргадаг яаж хуруудаж сурсан байд бас асуултын дэмдэгтэй. Эдний хувьд тийм хуруудах энэ төр юу байхгүй гэсэн үг дэмбэтэх. Дэмбэдэгч одоо манжууд монголчуудын дунд л манжууд ч дэмбэдэн шүү дээ адилхан. Адилхан нүүдэлчд. Би хятадууд гэж хуруу. Хятадч бол биднийгөө бол дараагийн хөгжлийн шатанд орсон даалуу маалуу хözөр мүзэр тийм юм тоглоно шүү дээ. Энэ дээр чи нэг юм анзаараад байна уу? Тойрдог уу? Тойрдох гээд идэг. Жанжин тойр зогтойгоод хятадууд нь ч тойрч хөөгөөд чигээрээ очоо бариад авчиж болдог. Камерын боломж юм шүү. Тий яг нөгөө камерч нэг юм сууртай юм дээр тавьчаад ингэж нөгөө эргүүлж зургийг авч байгаа шүү дээ. Ингээд дагаад машинтай явж зураг авч болохгүй байхгүй нөгөө уучлаарай засмал зам байхгүй. Тэгээд нөгөө машин чинь ингэ шүү дээ. Тэгэхээр нөгөө камера нэг суурин дээр тавьчаа эргүүлж авдаг. Тэгэхээр өөрхөө одоо ялчгүй нөгөө камера тойрол тавих гэдэг юм л да. Юу энэ зураг авч яхад бүр мэдэгдээд байгаа юм тэр. Уул зарим нь мэдэгдэхгүй авал авчиж бас болох л байсан байна. За энэ дээр тэр барьсан ташуур дотор одоо нууц загтлаа хийсэн байна. Энэ нэр нь бодитод түүх юм бас. Энэ түүхч баг энэ киноноос гарцсан байх. Одоо нэг юм мундаг одоо хувьсгалт нууц ажлын мэрэгжилтэй хүн болох гэдэг шүү дээ. Тэгээд тэр ташуур дотор нүх хийж хагаад ингээд нууцын болгосон барьсан гэд. Тэгээд сүүлд нь бүр энэ хитрээд эн чинь нөгөө алтан будагт байсан музейнд юу ячиж байгаа шүү дээ. Нөгөө ташуурыг хийгээд тавьдсан байгаа байхгүй. Ер нь бол тийм байгааг. Яг эхлээд юу кино бүтээгдээ дараа нь түүхэн бүтээгдсэн байна. Тэгээд ташуурын түүх бүтээгдсэн. Ташуурын түүх нь бол тэгж бүтээгдсэн байна. Энэ дээр юу энэ хоёрын уулзалт бол энэ бол байгаагүй нэгэн тодорхой. Энэ дээр бас дахиад гарч байгаа дүр чи Сталин байгаа да. Сталин таны хэлж байгаа тэр үед одоо жинхэнэ том амьд том нөлөөлөгч юу байгаа тий. Улсын эзэн байгаа тий. Энэ гоё орчуулагчтай Монголоос Монгол руу орчуулдаг. За уучлаарай тий. Яагаад Монголоос Монгол руу орчуулдаг? Яг нөгөө кино хийж яхад эний чи орсоор ирүүлээд тэр үед чинь дабинг хийдэг технологи нь байхгүй, доогуур нь бичдэг технологи байхгүй. Тэгэхээр ингээд Ленин монголоор ирээд тэгээ энэ хөөрхий монголоор орчуулад тэгээд энэ монголоор ирүүлээд ингээд байгаад байгаа. Ер нь гэхдээ Сүхбаатар Орос хэлтэй байсан шүү. Чарльз энэ төр. Яг ойр зургийн орос хэл бол байсан. Гэхдээ Чавлсангууд бол юу Сүхбаатар бол орос хэл нь тийм сайн байх учиргүй. Чавлсан чинь бол энэ автономтын үед хойшоо явуулсан оюутнуудын нэг штэ. Тэгээ маань энэ чинь орос айлд сууж исэн. Тэгээд бас тийм нөгөө орос хэл нь бол хамаагүй илүү одоо жанжныг бодох юм бол тийм ч учраас Чавлсан оросд илүү илэгтэй. Ийм байсан байх. Мэдээж энэ уулзалт бол болоогүй яг л Москва руу явсан хүмүүс бол данзан лосол замаасаа буццсан. Бодоо хүрээрөө буццсан. Сүхбаатар Чавлсан хоёр ирэхүүд цэргийн сургууль хийх гээд үлдсэн. Баггүй юу? Тийм болохоор мэдээж л энэтэй уулзаагүй л дээ. Энэ дээр бол одоо нөхөр стайлныг бол одоо Ленины баруун гар. Гэхдээ яг баруун гар баг бүх хэргийг мэдээд байгаа. Ленин л ингээл омл яриад байгаа болохоос яг тэгж харуулдаг байгаа байхгүй. Тэгээ яг энэ юу кинон дээр энэ гомбын дүрийг бол яг киногоо сонирн болгох гэж гаргасан л да. Тэр бол ойлгомжтой. Тэгээд яг гомбод ягаад орсхон тохолсныг ойлгоогүй. Энэ Грибков гэдэг жүжигчин байлээ. Энэ жүжигчин нэг тийм бас тэр үедээч нэг тийм мундаг алдартай амтан биш байна гэж би харсан. Тэгвэл ингээд ийм одоо сайн тоглохгүй гэж үзсэн юм уу яасан тэгсэн л юм харагдана. Энэ Монгол хүн толгоогоо хаалга руу харуулж унтаад байгаа юм л. Нөгөө камерын тэгж авахд хэрэгтэй байсан байж магадгүй дээ. Тэрнээс иш Монгол хүн тэгж унтахгүй л дээ чиний зөв. Юуны бас Чавлсан Сүхбаатар ирж уул нөр хоёр тустай фракцийн хүмүүс юм шүү дээ. Ер нь энэ хоёр хоорондоо дотн сүтгийн шалтгааныг би харахтаа нэгдүгürt яг энэ хоёр ч хоёулаа Сэцэн ан хоёр. Бид нэр л өнөөдөр нэгэн Сүхбаатар аймаг нөгөөх нь Дорнод аймаг гэж хараад байгаа болохоос энэ хоёр ч Сэцэн ан хоёр. Тэгэхээр одоо нэг нутгийн хоёр болох гэдэг нь шүү дээ. Нөгөө талаас энэ хоёр ч хоёулаа ирэхүүд цэргийн сургууль хийхээр үлдсэн хоёр шүү дээ. Цэргийн төвхтэй хоёр нь. Тийм болохоор зэрэг дотносны шалтгаан нь тэр байна гэж би хараад байгаа. За энэ нөгөө Эрдэнэ гэдэг дүр. Тэгээд эн чинь албан тушаал эрх мэдэл хүсчил хилцэлд ороод ир Сүхбаатартай тэгээд ер нь бодит бүхэн дээрээ бол Жанжин Сүхбаатарыг одоо дагаж цэрэг татсан одоо ноён гэх юм уу та тий эсэргээр байгаа. Гэхдээ ноён гэх юм бол
одоо яг бодит түүхэн дээрээ бол Эрдэнэ онгийн нутагт байсан Сумья байсан шүү дээ. Лаврын Сумья. Эн чинь бэс цолтой хүн 13 оны 5 замын дайнд гавьяа байгуулад тэгээд одоо нөгөө нутаг буцах боломжгүй 15 оны Хяхтын гэрээгээр Сумья бэсийн сахрууч нутаг буцах боломжгүй болчихлоор нь зэрэг эдний чинь хил дээр хилийн бүс тавьчаад сууршуулсан. Тэгээд нөгөө алтан булгтай ойрхон байсан учраас анхны цэрэгт бол чи нэг хорон Сумья бэсийн хороо байсан байхгүй. Гэхдээ энэ бол Сумья бэс биш юм энэ чинь нөгөө феодал дайсан анги гэж харуулахын тулд тэгээ нөхөр чи ингээд надад генерал Цолохов гэдэг хинээс генерал гохотой байна нөгөөтг нь хөрхөө хинч биш амтан явж байгаа шүү дээ. Яг хөө зөвлөлд орс туслана. Гэхдээ яг энэ үед бол хинч биш амтан явж байгаа шүү дээ. Сумья бэс бол бас л одоо эх орон тусгаар тогтнол тийм юм бодж л цэрэгт орсон. Тэгээд Сумья бэс бас юу байсан юм аа. Баруун замын байлдаанд явхад нь тийш эхлээд Сумья бэс ахалж явсан шүү дээ. Чавлсан чи сүүлд нэгдсэн. Тэгээ Сумья бэсийн орлогчоор Пунцгийг одоо анхны 4 хорооны даргын нэг Пунцгийг явуулаад тэр хоёр хоорондоо зөрчилдөд би бол харахад Пунцэг алтан хушуу өргөсөн байна гэж харддаг. Тэгээд Сумья бэсийг таныг ингээд ил рүү хувьсгалд ажилд явуулах боллоо гэд бүр ил тарвахтай руу Шинжаан руу. Оо за. Тийм тэгээд хэд оны үеэр ярьж байна та? 1921 ярьж байна. Тэгээ мань үн чинь татав орноос нь Чавлсан баруун замын байлдааны ангийн дараагаар томилоод явуулсан юм дүүгтэй юм л да. Тэгээ өөргөө Сумья бэс бол жоохон хувьсгалын ажил дургуцаад холдсон. Тэгтээ дүүн одоо Лаврын Дэмбэрэл гэж энэ хүн чинь хувьсгалын ажилд идэвхтэй оролцоод сүүлд нь 30-аад он хүртэл идэвхтэй явсан шүү дээ. Кинод ч бол баг минут биш ээ. Их урт кино баг минут 50 40 гаруй цаг 40. Тий. Цаг 40. Тэгээ их л урт. Тухайн үеийнхаар бол бас урт кино гэдэг. Тэгээд одоо энэ дэр юу яаж байгаа шүү дээ. Чи одоо ингэ алтан булыг эзэлж авч байгаа. Тий. За энэ дэр нэг үйл явдал нь Ленин лүү болон Сун Яцын лүү нэг юм захлахаа утсан явуулаад байгаа шүү. Тэгээ энэ чинь нөгөө 1942 онд хийгдсэн кино шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл Хятадын коммунист нам нэгдүгээр тайхтар хүчтэй болж амжаагүй, хоёрдугаар Хятадын коммунист намын удирдагч нар нь хэн болох нь тодорхойгүй. 42 он гэдэг чинь Янаны онцгой орон байгуулагдаад тэнд одоо Мао Цзэдун, Ван Мин, Жүүдэ, Пиндэ Хаваа гэдэг ингээд бахан удирдагчдын дунд тэмцэл намын дээд эрхийн төлөө тэмцэл явж ирсэн үг. Яг мэдж байгаа хүн бол комендант. Комендант бол нөгөө хоёрдугаар дайны үед бол юу гэх юм бэ? Холбоотон маягийн улс төрийн хүч байхгүй юу? Японтой байлдаж байгаа холбоотон маягийн улс төрийн хүч учраас коменданы удирдагч байсан Сун Яценыг гаргаж ирж байгаа. 21 онд бол Сун Яцен Чанкаши чинь тийм хүчтэй байгаагүй шүү дээ. Удирдагч нь Сун Яцен байсан. Тийм учраас мань хүн Сун Яценд одоо цахилгаан зогсож байгаа маягаар гаргаж харуулж байгаа. Тэгээ энэ Сүхбаатарыг айгүй хүнлэг байдлаар харилдаг ш. Тэр юу нурахад цахилгаан бичгийн хороо нурахад нэг хүнийг одоо амин гаргах хэрэгтэй шүү гэдэг. Тэр хатад залууг авч гарч байгаа шүү дээ. Тий. Ер нь бол юг Хяхтыг чөлөөлөхөд юу яасан л да. Төмөр бол гарсан л да. Тэр чи байлдааны ажиллагаа явж байгаа юм чинь тийм юмнууд гаргал байсан баг. Энэ дээр хүмүүсийн толгой эргүүлээд идэг нэг юм би. Одоогийн нөгөө тэр үеийн Троицк-Хавск гээд Орос талтай байсан хот нь одоо Хяхт нэртэй. Монгол талтай байсан Хяхт гэдэг хот нь Алтан булаг нэртэй болцсон. Тэгээ зарим хүмүүс нөгөө Хяхт гэдэг нэртэй болохоор мөнгө өгцсөн биш үү гэд ойлгоод байгаа хэрэг. Оросод өгцсөн биш үү? Тий. Тэгээд тэгсэн биш үү гэд. Үгүй. Троицк-Хавск гэдэг нөгөө хааны үеийн нэр байхгүй. Тийм учраас тэрийг нь Оросууд нэрийн солиод Хяхт болгоцсон. Манайх энэ дээр ярьж байгаа шүү дээ. Тэр хотын нэр чинь эндээс болж байгаа. Эндээс манай жаргалын алтан булаг урсан гарнаа гэдэг. Одоо яг энд гэж байгаа. Тэгээд алтан булаг болсон. Энэ киноноос ш алтан булаг болоогүй л өмнө алтан булаг байсан баг те. Гүү хаа алтан булаг гэдэг нэрийг бараг 50-60 оноо өгсөн санагдаж. Тийм юм. Тэгээ эн чинь нөгөө кино амьдралд нөлөөлж байгаа айгу бодтой жишээ байхгүй. Бас их сайн. Тийм. Кинон дээр одоо сая гарч байгаа хэсэг шүү дээ нөгөө. Ийм дээрэм тонол монголчууд хийсэн юм уу? Тэр үед юу Маймаачин хотод бол янз бүрийн юм болсон баг. Хятадууд хүрээнд эсвэл хэмхий маань
энэ хяактыг ирж байна. За. Энд чи хяактад болж байгаа үйл явдлыг л харуулдаг байгаа шүү дээ. За. Тийм тэгээд тэр Мамачин хотод бол хятадуудын пүүсэнд бол янз бүрийн үйл явдал болсон баг. Тэрнээс биш нэг монголчуудад ирэмдэж барьсан. Тийм бол байхгүй хөө. Мамачин хот гэж юу хэлээд байгаа? Энэ саяын Алтан булаг яриад байгаа юм. Тэгэд Алтан булгийн хятадууд амьдардаг хэсгийг Мамачин хот гэдэг байхгүй. За. Тэгээд Тэнд бол дээрэм тонол болсон. Энэ ингээд ардын хувьсгалын анхны наадан болж байгаа юм. Ардын хувьсгалын анхны наадан бол 1921 оны 7 дугаар сарын 11-нд Богд хааны хаан ширээнд залаад цэргийн наадам хийсэн. Цэргийн наадам хийсэн. Одоо бид нар 7 сарын 11-нд наадам хийгээд идэг чинь тийм тэгээ уламжлалтай. Тэгээ энэ чинь 25 оноос улсын наадам болсон баг. Өмнө нь бол дандаа цэргийн наадам гэж хийдэг байсан юм л да. Зүгээр яг хяактыг чөлөөлсөний дараа энэ наадам чигээг баху хяактыг чөлөөлсөний дараа одоо яаж хүрээнд байгаа хүрээгээ чөлөөлөх вэ гэдэг сэдв чухал байсан баг. Ер нь социализмын түүхэнд одоо Сүхбаатар үнэхээр гарамгай жанжин бургас завчдаг. Яг хүний толгой завчиж байгаа тухай ерөөсөө ярьдаг. Энэ дээр одоо их нийлээ холын цайнд харуулт хийгээд номсон харуулж байгаа. Ер нь гарамгай жанжин үний юм. Гарамгай нь Баатар цол өгөхийг батхад бол Богд хаанд Монгол улс бол үнэлсэн байна тийм үү? Үнэлгүй яг энэ ч бас полимат мууны навчг. Навчг байсан. Тийм байсан хүн тэгэхээр зэрэг. Энэ дээр их марсан сая сум харвчаад сум руу гүйж байгаа. Тойроод гүйгээд нөгөө кино аппаратын тойрж авдаг болохоор маань хүн ингэ тойрдог сум харвцсан юм шиг болчиход. За энэ янжмаа ирж байгаа хэсэг. Ер нь бол бодоод ингэж ирсэн юм да. Тэр нэг яг юунд хүрээнд борон өнгөрөө ороод ирсэн. Нөгөө юуны засгийн газрыг шинжилэн байгуулсан Жалхан цутагт амьд базар ерөнхий сайд болцсон. Тэгээ бодоо чин тэр засгийн газрын гадаад яамны эрхэлсэн төшмөл өөрөөр гадаад иргэн төрийн нэр эмчгийн дээр болцсон байхгүй. За. Борооны засгийн газарт одоо бид нар борооны гэдэг нь ер нь Монгол улс л гэж ярих хэрэгтэй баг. Тэгээд нөгөө хүрээний засгийн газраас ардын засгийн газар загтлын явуулсан. Тэгээд тэн дээр бол их ойлгомжтой хэлж байгаа. За хэрэг бүтцээ. Хүрээ чөлөөлөгдсөн. Гамингас чөлөөлөгдсөн. Засгийн газар байгуулагдсан. Одоо нэгэнд хэрэг бүтсэн учраас та нар одоо ирж энэ засгийн газарт өөрийнхөө авах албан тушаалуудаа аваа гэсэн утгатай загтал явсан. Тэгээ тэрийг бодоо авчирсан. Тэгээ эренгүүтээ нөхөр ардын одоо нөгөө ардын намынхаа журмын нөхдийн дунд үлдээд тэгтэл энд байгуулагдсан төр засгийн газар байна шүү дээ. Хиний одоо ардын төр засгийн газар тэр нь бол үгүй хэрэг дуусаагүй байна. Ардын эрх засгийг тогтоох хэрэгтэй гэж. Энэ нөгөө хүрээнд байгаа хүмүүс одоо засгийн газар энэ засгийн газар хоёрын байр суурийн ялгаа тэнд харагддаг байхгүй. Хүрээндээ бол амигаа хөөцөө. Бид нар одоо бүгд нэг хуучин албан тушаалд очицсон. Бүгдээрээ дарга сайд болцсон. Одоо бүх юм окей болсон хүрээ дээр одоо та нараас ямар дарга сайд болмоор хүрээ дээр гэж байгаа байхгүй. Эдгээр нь болохоор тийм байхгүй. Бид нар хариж явах өргөн зорилготой яваа шүү гэд ингээд. Тийм учраас ардын засгийн газар хамгийн анхны шийдвэрийг нэг нь хамжлахад ясыг халж байгаа байхгүй. Тэр чи бас энэ хүмүүс нь бол арай жоох өөр нийгмийн өөрчлөлтийг бодсон байр суурьтай байсан юм байна гэж. Гэхдээ хувьсгал гэж бодох арай болоогүй л дээ. Арай тэрэндээ хүрээгүй байсан үйл дээ. Яг энэ хэсэгтэр энэ хоёрын хилцэл энэ ч одоо тагнуулын даалгавар өгөхөө явж байгаа ш. Тэгээд би чамайг вороноос атлахалсныг үлээ үргэлж санаж яваарай чи. Тэр яг Чингис хаан Борчигийн нуус товчоноос зарилсан копидсэн шүү. Бүтэн шүн байхдаа ганцхан удаа хөлөөс хийлгсэн шүү тий. Тэр чи яг нөгөө нуус товчоо тэр хэнийг Борчуу хин хоёр Монголоо хоёр үлээ шинжэнгөө ингээ борооноос алхалж иски барьж чанаад тэгээ бүтэн шүн байхдаа ганцхан удаа хөлөөс хийлгсэн энэ гэсэн. Тэр искийг авцсан байгаа. Бодвол монголчууд ярьж өгсөн болоо да тий. Тэгээд Жанжи Сүхбаатар Чоолсон хоёр ингээд хэрэг хилцээд байгаа. Чоолсон энэ үед юу штэ баруун зүүн юу цэрэг цуглуулахаар хушуудар тойрон явцсан байсан. За тий. Чоолсон ч намаа их дур хурлж ороогүй. Цэрэг цуглуулж явсан. Тийм учраас мань хүний тэр өндөр дугуйж өмөрөнтэй цагаан цэргийн попох малгайтай авахулсан зураг гэтэр байдаг хөөхгүй. Цагаан зэрэгт байсан юм уу яасан тий. Ер нь залуу байсан учраас Сүхбаатар Чоолсон цэргийн үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгчлээсэн юм а да. Бодит түүхэн дээр. Тэгж бэлтгэсэн гэсэн үг нөгөө анхны Чоо болсон чинь юу штэ эрхүүд үлдэхдээ
Сүхбаатар бол морин цэргийн сургууль хийсэн. Өөрөлдөө цэгүүдэр дахаар бэлтгэлээ хийсэн гэсэн үг. Мань хүний багш нь нөгөө эрлэг цэрэг Швейк арманыг бичдэг Ярослав Гашк гэдэг жаахан хувьсгалч байсан. Хин Чавлсан бол нөгөө хэл мэддэг учраас нөхөр чинь цэргийн комиссарын улс төрийн сургуульд үлдсэн баггүй. Тэгээд тийм учраас энэ ардын журам цэргийг анх байгуулагдахад Чавлсан чинь цэргийн улс төрийн комиссараар томилогдчихж байгаа шүү дээ. За энд баруун өнгөрн гарч. Энэ одоо нөгөө Александр Невский кинонд тоглодог Черкасов гэдэг жүжигчин чинь бас дүр нь аягүй сайн хувирсан бол энэ ч бас од шүү дээ. Тэр үед энэ тухайн Холливуудын жүжигчдийг авчрал тоглоо. Тэр үеийн тий одоо зөвлөлтийг гэхэлэр Золливуудын жүжигчдийг авчир тоглуулсан гэх юм уу да. Энэ киног Монголд хийсэн юм уу эсвэл Оросд хийсэн юм болов? Монголд хийсэн баха. Тэр жүжигчдийг авчираад одоо шинэ Ленин, Сталин тэр үед ч одоо ингээд жишээлбэл ийм кино хийн гэдэг бол том улс төрийн арга хэмжээ шүү дээ. Тийм учраас энэ чинь одоо тэр дээгүүрээ зөвлөлтийн коммунист большевик намын улс төрийн төвчөн дээр хэлэлцээд за энд Брэд Питтийг явуул, тэрэнд нь Том Крузыг явуул гэж явуулсан байхгүй. Тэгээд энэ хоёр юу ирээд энэ бол одоо тэр үед тасарсан хоёр жүжигчин ирж тоглож байгаа шүү дээ. Гэтэ Черкасов бол мундаг тоглож байгаа шүү дээ. Александр Невский гэж хэлэхэргүй. Яг галзуу борон болж байгаа шүү. Их адилхан ч болсон. Энэ дээр цахар хүн сумын хэлээ. Баяр тий. Баяр хүн уулын баяр хүн өөрөө ирсэн баймаар тэгтэл эсвэргээрээ цахар цэргийн ноён болгож борон томлоод байгаа. Тий борон томлоод уу? Тий. Хаанаас ирсэн цахарууд нь борон дээр байж байгаад баярыг хавьж томлоод байгаа юм. Ер нь бол баяр хүн чинь бол ардын намын хүрээний бүлмийн нууц бүлмийн гишүүн шүү дээ. Тий. Тэгээд дараа нь эн чинь нөгөө борон ороод ирэхээр бас тэр нууц бүлгэнд байсан улсууд чинь бас хуваагдж байгаа шүү дээ. Зарим нь бол үгүй нөгөө хойшоо явсан хэдийгээ дагна гэд хойсголын үйлэрийг зүтгээд явсан бол одоо зарим нь ер нь борон орж ирээд ингээд хүрээ чөлөөлөөд одоо их зөв замдаа явж гин гэж үзээд боронтой нийлж гисэн юм баггүй. Гэхдээ энэ тийм боронд уруулаа гэж бид нэр хэлж болохгүй. Борон ч гэсэн гамингуудаа салгаж өгч штэ. Тэгэхээр одоо нэг энгийн монгол хүн бол борон ч гэсэн мундаг л гэж бодно штэ. Ер нь бол яг энэ үед ардын засгийн газрын номер 1 зорилт юу байсан бэ гэхээр борон бас гадаадын булан эзлэгч мөн шүү гэж ойлгуулах явдал маш гэж болсон байна. Тийм учраас энэ дэр дайсан болгож харуулж байна тийм үү? Бүр яг би 21 оныг ярьж байна. Яг бол аюу олон хүмүүс эн чинь нөгөө борон ирээд хүрээг чөлөөлсөн богдыг хаан ширээн тавьдсан. Борон бол нөгөө Нарман Монголын хөзрөөр тоглоод штэ. Тэ? Тэгэл энэ цахар баярч ирж нийлээл, цахар найдан живж ирж нийлээл борноо зэрэгдэг. Тэгэл одоо юу гэдгийг жишээлбэл дайчин өнгийн хошуу юм уу, ахаа дайчин гүний хошуу, бишрэлт гүний хошуу, бишрэлт гүн сундуу сүүлд нь бороныг барьж өгдөг ч. Тэр чинь хүртэл ингээд нутгаасаа зэрэг татаад боронт очиж нийлээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр үед борон ч биш ээ, борон ч бас гадаадын дайсан гэж ойлгуулах явдал ардын засгийн газрын номер 1 зорилт байсан байхгүй. Яг нь монголчууд богдыг өргөжлөсөн учраас борон бол мундаг гэж үзэж байгаа ийм үе. Энэ ингэж бурхны шинд орж байгаа гэдэг нь бодит түүх үү? Борон бол ер нь эн чин амрын цэргэнт амрын хороонд алба хааж авах үеэс алс дорнотод байхдаа бурхны шинд их орсон хүн зөвөр зарим судалгаагаар бол мань хүн өөрийгөө жамсран бурхны хувилгаан гэж үндэслэлээс итгэдэг байсан гэж. Тэгэж ярьдаг юм байна лээ. Энэ дээр бол нэг тийм одоо юу гэх юм бэ? Улс төрийн зорилгоор бурхны шашинд орж байгаа хүн шиг харуулдаг байгаа. Ер нь бол өөрөө бодтоор үнэхээр бурхны шашинд итгэдэг тийм хүн байсан билээ. Чивтэр нэг дугаар дээр аль дугаар дээр ч үлээ мань хүн ч нөгөө 13-4 оны үед Дамбижад албахан гэдэг Монголд цэргээсээ өөрөө сайн дураараа хаалгадаад Монгол давхиж ирсэн гэж яриадсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг бүр тэр үеэсээ эхлээд Монгол, Чингис хаан, бурхны шашин, жамсран бурхан энэ гэдэг ийм сэдвэнд орцсон юм баггүй. Сая гарч байгаа Майдр бурхан нөгөө Оросуудын хожуу улгаалж авч явдаг бурхан мөн үү? Чи мэгзэж жанрээсгийг. Сая бол Майдр бурхан хараг. Тий, саях Майдр энэ юу штэ барилгачдын талбай биш штэ. За. Эний чинь баруун үзүр дээр нь Майдрын сүм гэж
байсан штэ. Сүүлд нураацсан. Тэр тийм дугуй дээвэртэй тийм сүм байсан. Тэгээ тэнд байсан Майдар бурхан. Ер нь бол. Жанраас гिच бол босоо штэ. Тий. Энэ дээр тэгээд энэ өшөөг Оросууд дайны үед аваа явчихсан юм тий. Дайны үед аваа явчихсан. Энэ Майдар бол олдохгүй хол доо. Тэр чинь нэг хэсгэлээ аваа явж байгаа зураглал байдаг санагдаад байгаа юм. Угаанаар авч явж байгаа. Тий, ер нь юу штэ. Майдар ягаад хэцүү гэж би хэлж байгаа юм гэхээр жанраас гिच ховрохгүй. Майдар бол бүрээдийн сүмд ч Майдар байсан. Агаан татсан мацангийн Майдар гээд манай Майдрыг бол жижиг гэхдээ байсан. Тийм болохоор зэрэг одоо мэдгүй хаанагтай газар бүрээдийн агаан татсангийн Майдар гээд анкетлцсан байж ивэл бид нар одоо марга харах байхгүй л. Жанраасыг бол яхах байхгүй 1913 онд төлөө богдын хараа муудлаа гэж зориулж хийсэн ийм бурхан. Тэгээд энэ нэг гаран дээр толтой нөгөө гаран дээр аршаатай гоостэй. Энэ энэ нөгөө тойл гэдэг чинь нүдний мэлмиг бэлэгдэж байгаа байхгүй. Эний чи 93 онд төлөө инхвэр ерөнхийлөгч соёлын сайд байхдаа инхэлт очиод тэгээд Далай ламтай уулзахад би цуг байсан. Тэгээд Далай лам ийм жанраасыг байд юм уу гэж гайхаад би юмаа үзье гээд тэгээд дараа нь эргэж маргааш нь эргэж уулзахдаа байд юм байна. Би мэддэггүй юм байна гэж тэгж хэлчихсэн. Тэгэхээр зэрэг их ховор байхгүй. Тэр жанр энэ жанраас гэж. Тэгэхээр зэрэг тэрийг бол өөр газар тэгж хийсэн байх магадaltaгүй. Ганцхан манай л байсан баг. Майдар бол хаасайг л байсан баг л та. Хоёлынгийн л Оросууд аваа явчихсан юм да. Хоёлынгийн гэж тэр зөнд өөм авч ирсэн шүү дээ. Ер нь бол үлдсэн нь гандан Чойжин ламын сүм хоёр шүү дээ. Чойжин ламын сүмийг амарсаад энэ чинь би Шинжлэх ухааны академийн байр их юм а гэж авч үлдсэн. Гандан чинь бас нэг юу вэ? Ямар юмны склад вүлээ. Склад маягаар тий. Тэгээ зевскийн склад ч нэг юм болгоод тэгээд авч үлдсэн байхгүй. Энэ дээр бас одоо энэ гарч байгаа үйл явдал. Ингээд юу бас улаан цэрэг орж ирж байгаа үйл явдал болж байгаа те. Энэ зорж ирсэн ийм цаг хугацааг хураангуулад хийсэн кино юм уу? Эсвэл нөгөө тий энэ чинь улс төрийн зорилгоор юм чинь нөгөө гол санаануудаа л гаргах ёстой шүү дээ. Энэ одоо ингээд уруугч ноён бол уруугч байд юм аа, нохоо бол шаргаач байд юм аа гэж харуулж штэ. Нөгөө эрдэнэ хүн чинь сайхан нөгөө харгалзаж ясан цэргийн толгойг тасдчихад богд дээр давхиж ирж байна. Ингээ уруугчийг харуулж байна. Лампнар одоо ямар муухай хүмүүс вэ гэдгийг харуулж байна тий. Тэгээд дараа нь улаан цэрэг одоо орж ирж байгаа. Улаан цэрэг бол за одоо яг 3 сарын 18-нд улаан цэрэг оролцсон гэсэн юмнууд хүмүүс их ярьдаг. Нутгаа бодлогыг эцлэгдсэн юм бол байхгүй шүү дээ. Оролцсон юм нь юу байд юм бэ гэхлээр ялчгүй л одоо их бүү оруулж ирж байлцсан шүү дээ. Одоо хягтыг чөлөөлөхөд. Тэгээд тэр их бүүний одоо Оросууд орж ирсэн нь маш тодорхой байгаа. Оросууд тэр үеч гэсэн хүлээн зөвшөөрж ирсэн. Энэ хягтын чөлөөлөх байлдааны операцийг бол одоо төлөвлөсөн нь бол Орос офицерууд байсан. Литвийн цэвляттэй гэдэг хоёр Орос офицер байсан. Зөвлөлтийн офицер, улаан армийн офицерууд байсан ч гэдэг юм уу. Энэ дээр гарч байгаа Орос цэрэг бол 6 дугаар сард. Эн чинь борон 5 сар 21 оны 5 сар хүртэл хүрээнд байжгаад тэгээ хойшоогоо явж байгаа. Тэр бас аргагүй. Хүрээнд удаан байх хэцүү болсон байна. Нөгөө цэргүүч хүрээнд орж ирээ. Тэгээд хот суурин газар байгаа цэргийн анги гэдэг бол ер нь жоохон дампуу талархвал явна штэ. Харагтаар бас энэ тэр болол тий. Тэгээ ирэхээр зэрэг ерөөсөө цэргээ аваад хойшоогоо явна гэсэн ийм юм болсон байгаа. Тэгвэл бороонд нэг зүйл хэлэхэд бол Зөвлөлт Оросын нутг руу бол Монгол цэрэг авч ороогүй гоо шүү. Монголын зас тэр үеийн Монголын засгийн газар юу хийж байгаа шүү дээ. Бас Монгол цэрэг оруулахыг зөвшөөрөг болт юм шүү. Тийм юм харагддаг. Тэр энэ дээр бол нөгөө одоо киноны уран сайхны арга гэх юм одоо баяр хүн ингээд үрж ирэл тийм тэгээд юу хийж байгаа. Одоо ингээд цаашаага дайраад явангууд ингээд нөгөө ардын журам цэрэг чинь нэг тийм юун дотор нуугдцсан. Тий, гэрт дотор баахан гэр майхан дотор үгүй чи тийм юм гэж байх уу? Яаж буудахаар нөгөө гэрт байгаа өрөх зэргийг буудчих.
үстэй. Тэр яг зүгээр уран сайхны аргаар үзүүлэх гэж яасан баг. Энэ 6 сард бол зөвлөлтийн улаан армийн аялан байлдах корпус гэж 10 гаруй мянган зэргийн бүрэлдэхүүнтэй 2500 морин зэрэгтэй ийм анги. Нэг нисхэн гоцтой гоё. За. Бас улаачгүй. Ингэж орж ирсэн тийм түүхтэй. Аялан байлдах гэдэг нь холын зайн юу юм уу? Зэрэг гэсэн үг. Экспедиционны корпус гэдэг нь манайхан аялан байлдах гэж орчуулсан юм билээ. За, зорилт нь бол одоо хүрээг чөлөөлөх ардын журам зэрэг туслах. Энэ одоо байлдаанд бол жишээлбэл ирээдүйн зөвлөлтөд улсын маршал Рокоссовский анги хамгаалж орж ирээд тулдаанд оролцоод хөлөндөө шарх аваад анхны цэргийн гавьяаны Улаандаг одонгоо зөөсөн. Тэр гэсэн ийм түүхтэй. Рокоссовский, Жуко хоёулаа Монголд байлдаж байсан юм шиг. Тэгэд Жуко сүүлд нь л дээ. Рокоссовский бол Польшин штэ. Ер нь бол тэгээд энэ үед улаан армийн цэргийн командагч байсан. Энэ үед нэг манайхны сүүлийн үеийн кинонд тэр нэг тийм мангас болгож харуулдаг байгаа. Якоб Блюмкин гэдэг нөхөрч бол энэ ангиудтай орж ирсэн. Гэхдээ манай нэг 9 сард билүү 10 сард билүү хүрэж хөлөөсний дараа буцаага татчихсан байдаг. Тийм. Зарим кинонд гаргаад байгаа шиг харгислал мэргэслийг Блюмкин ч үлдээгүй баг. Тэр сүүлд нь болсон үйл явдал. Манай хүн чинь нэг хэсэг нөгөө нийгмийн эрхлэл хамгаалах яамны шугамаар ажиллаж байгаа тэр үеч нөгөө гадаадын жуулчдтай ажиллаж байгаа орчуулагч нарын чинь бүгдийг нийгмийн эрхлэл хамгаалах яам хяндаг байсан. Тэгээд яажсэн чи Америкаас ирсэн нэг жуулчин ингээд ирээд ингээ үнсэж явахдаа манай аав Жанжис Баатрын эмч байсан. Тэгээ бид нэр 21 онд юу хүрээнээс дөрвж Америк руу явсан гэж ярьсан гэж тэр нь анхаарал татсан гэдэг. Тэгээд мань хүн одоо юу ухаж угаад архив энтер ухаж хагаад нэрэ Жанжис Баатрын эмч Соловьев гэж хүн байсан юм байна. Тэр жуулчин Соловьев гэж хүн байсан баг. Тэгээ тийм хүн байсан хүний юм байна гэдгийг олж тогтоосон гэж бичсэн байна л. Бас асуултын тэмдэгтээ тэгээ ягаад Жанжныг эмчилж ийсэн эмч дөрвж байгаа. Тэр Жанжинаас сурчгаар хариуцлага хүлээхээс айсан уу? Альсхүл яв гэсэн үү? Гүйцэтгэх ажил хийчихэд явсан уу? Бас бүүмэд. Одоо баримтгүй болохоор хоёлаа одоо таахаас өөр замаалга байна. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. За энэ ингээд шууд давхиж зорж ирээд богдээ. Тэгээд баг утга нь бол энэ дээр ингээд богдээ хатан таалсан учраас дондог дулам таалсан учраас богд уурлаад энэ Сүхбаатарын амьд хөрөх ёстой байна гэдэг ойлголтод хүрж байгаа юм шүү. Тийм баг тэгж ойлгохоор болсон байна. Сайхан залуу биш гэсэн юм чинь айгүй дургу за энийг хорлох цаг болжээ гэж бодож байгаа юм шүү. Энэ кинон дэр тэгж яа. Ер нь одоо харин ёстой богд зөв Жанжин яагаад өгсөн, яаж өгсөн бэ гэдэг сэдв бид нар энэ киноноос нь өөр ярих хэрэгтэй. Гэхдээ энэ кинон дэр одоо жишээлбэл одоо манай хүн чинь ингэ зогсож байгаа. За одоо ингээд нэг төрийн албанаас харцуулаад та одоо шашны хэрэгээ мэддэг болно гэж энэ тангаргийн гэрээг хэлж байгаа юм л да. Шашин төрийг хослуулан баригч гэдэг хүн байсан шүү дээ. Тэгээд танаас бол төрийн хэргийг ардын засгийн газар авна гэж ингээд явж байгаа тэр хоёрдугаарт энэ дээр болсон шиг одоо ийм үйл явдлууд бол болоогүй шүү дээ. 7 сарын 6 дахь хүрээнд орж ирэхэд нь бүх засгийн газрын сайд нар цэргийн яам дээр цуглдсан хүлээж агаад бодоо данзан хоёр очиод тэгээд одоо ардын засгийн газрыг байгуулна гэдгийг хэлээд энэ Сэцэн хааныг юу гэж байгаа чи 500 хүнээс шүүшүүж зарсан биз шүүшүүж 500 монголоор яах юм ямар хэрэгтэй юурууга хятад руугаа явж улс руу ихэ бодож байгаа юм шүү дээ тий өөрх юм уу наваа нэрэнгуг амар хэлбэгдүүлж байгаа байхгүй наваа нэрэнгуг тэг зааж барьсан ч юм байхгүй за бослууд нь яг нөгөө хар шар пядлууд бол онцгой гэдгийг харуулхад бол дамбил амч гэсэн энэ зохиомл дүр баг чи тэгсэн бахаа чи газраа зарсан бахаа атар гэл те ингэж байгаа одоо Монгол ёсонд бол одоо үнэхээр ял асуух байсан ч гэсэн одоо дөнгөж уулзсангуудаа хадаг үгэнгүүтээ чавш оронд хийнэ гэлтэй богдоо хажууж ийм байхгүй л те тэгээд нөгөө гом хормогоо тосцсон бүх яамдын түлхүүрийг суглуулаад за энэ яг зохиосон ид тэгээд энэ яг сайн хувцснуудыг харахад нөгөө
Бээжинд очиж яг өмнөх нэвтрүүлэг дээр подкастер гарсан юунуудын худагдгонгуудын хувцас мөн шиг байх юм. Сайд нар хувцас. Энэ нөгөө ийм юутай энэ дээр чинь нөгөө одон зүүдэг. Тууз байхгүй. Одон гэж одоо энэ кинонд гарч байгаа шиг ингээд гизс хүзээ мүзэн дээр зүүхгүй штэ. Тууз тавиад туузан дээр зүүн штэ. Одоо эн чинь нэг 10 жилийн хүүхдүүдэд өвлөгдөд. Да. Тэрийг би мэдэхгүй. Ер нь бол тийм үйл явдал болж байгаа. За энэ ингээд манай жанжин бодлоо ингээд жанжи ингээд бүх юмд ороод байхаар чи ядралгүй яах юм. Ханиад байдгаар энэ үеийн зөвлөлтийн кинонуудыг үзээрэй. Одоо Ленжим. За. Тийм тэгэл ингээд хөдөө орон нутгаас ардууд ирэлээ. Бид нэр ингэмээр байна. За тийг энэ тэр гэл яг энэ нөгөө тэр үеийн кино урлагта үзүүлж байгаа онцлог нь тийм баг. Одоо тийм тэр үеийн үзэл суртлын одоо нэг нөлөө гэх юм уу да. Энэ дээр тэгээд энэ дээр ингэж байгаа. За Сүхбаатар чи одоо амраач цэрэг иргэж явж байгаа татгаад усцсан биш биз гэж. Та 2 хоног амраагүй шүү. Одоо харж амрах хэрэгтэй. Харууд иргэж яваад хаал уурсан биш үсттэй сүхвэ. Эрүүл бай. За бас энэ чи юу болоо тав. Хүш. Ингэж нөгөө Жанжин Сүхбаатарын өгсөн тухай домгийг юунаас болж өгсөн ном гарч эхэлж байгаа байхгүй. Цэрэг эргэж явж байгаа татгаад усаад гэд. Цэрэг эргэх шаардлагагүй л дээ. Тэр үуч насрах үедээ мань хүн чинь албан тушаалаас усгдсан байсан шүү дээ. Ер нь бол нөхрийг ингээд энэ албан тушаалуудаас нь зайлуулах ажил хүрээнд тэр үед явагдсан байна. Шалтгаан нь болохоор эн чинь 22 оны хэдэн сард үлээ 5 сар тухай. Богдын гэрт очиж шатар тоглож байгаад арх уугаад тэгээ жоохон халамж суухан богдын гэрээс богдын ордноос гардаг гээд улаан цэргийн командл дээр очиод танаа улаан цэргүүд одоо ингээд юу яасан айл дээрэмсэн үг мүжинсэн. Тийм болохоор цөөн цэрэг үлдээгээд бусдын гаргая гэдэг асуудал тавьсан бүндэлтэй. Тэгээ маань хүн чинь буруудаад тэр үед нөгөө намын төвөөр уралдаж одоо намын төвөөрөө зөвшөөрлгүйгээр ийм асуудал тавилаа гэж буруудахсан барьсан юм байдаг. Тэгээ яг маань хүнийг юу ичж байгаа цэргийн яамны сайдаар Хатанбаатар Магсарж явыг томилоод нөхрийг бүх цэргийн жанжингаар нь үлдээгээд тэг ингээд харахад бас нэг албан тушаалтай юм шиг байгаа үстэй. Тэгсэн мөртөөнөө штабын даргаар нь Орос хүн тавиад тэгээд юу тэгэхээр нөгөө жанжин маань агарт үжлэгчж байгаа байхгүй. Цэргийн чинь штабын дараа захирна тийм үү? Штабын дараа цэргийн сайд, цэргийн яамны сайд тутагдана. Гэт ингээ мань хүн ингээ жанжин бодит эрх мэдлгүй хүн болчихсон байхгүй. Ингиж харагдаад идгээ. Тийм болохоор за одоо нэг жанжин ийм юмнаас болж өгсөн, тийм юмнаас болж өгсөн гэсэн одоо бичиг баримт бол алга. Социализмын үед бол цэрэг эргэж яваад хатгаа тусаад хатгаа нүндрээд нас урсан гэдэг тийм тайлбартай. Саяхан чинь хэдхэн сарын өмнө гарсан тэр Балдаргын туслах байсан маш эрдэнэ гэд хүний ном байна шүү дээ. Тэн дээр их сонин баримт дурдсан байна лээ. Тэн дээр ингэсэн байгаа. Мань хүн ингэсэн байгаа. Мань хүн чинь нэг хэсэг нөгөө нийгмийн эрүүл хамгаалах яамны шугамаар ажиллаж байгаа. Тэр үе чинь нөгөө гадаадын жуулчдтай ажиллаж байгаа орчуулагч нарын чинь бүгдийг нийгмийн эрүүл хамгаалах яам хяндаг байсан. Тэгээд яажсэн чи Америкаас ирсэн нэг жуулчин ингээд ирээд ингээ үнсэж явахдаа манай авч Жанжин Сүхбаатарын эмч байсан. Тэгээд бид нэр 21 онд юу хүрээнээс дөрвж Америк руу явсан гэж ярьсан гэж тэр нь анхаарал татсан гэд. Тэгээд мань хүн одоо юу ухаж угаад архив энэ төр ухаж хагаад нэрээ Жанжин Сүхбаатарын эмч Соловьев гэж хүн байсан юм байна. Тэр жуулчин Соловьев гэж хүн байсан баг. Тэгээд тийм хүн байсан хүний юм байна гэдгийг олж тогтоосон гэж бичсэн байл. Бас асуултын тэмдэгтээ тэг ягаад жанжныг эмчилж ийсэн эмч дөрвж байгаа. Тэр жанжинаас сурчгаар хариуцлага хүлээхээс айсан уу? Альсхүл яв гэсэн үү? Гүйцэтгэх ажил хийчихэд явсан уу? Бас бүүмэд. Одоо баримтгүй болохоор хоёулаа одоо таахаас өөр зам алга байна. Манай булганы нэг Ахмад бас өндөр албан тушаал хашижсэн хүн л дээ. Тэр надад одоо ярихдаа тэгж ярьж илээ. Жанжин Сүхбаатарыг нас бараад
Тэгээ оршуулга болсны дараа хэн Хатанбаатар Магсаржав 4-5 зэрэг нууцаар тэнд үлдээсэн юм а гэж. Одоо нөгөө оршуулсан газар. Тэгээ яасан чинь шөнөөр бас 4-5 улаан цэрэг ирээд шарлыг нухсан гэж. Тэгээд нөгөө Хатанбаатарын тавьсан цэргүүчэнд яваад очив штэ. Тэгээ яасан чинь одоо энэ хүнд юу яана магадлан шинжилгээ хийх хэрэгтэй, задлан шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн юм а гэд. Тэгээд яваад очисон чинь хаан чиглээ аваадсан. Тэгээд тэнд нь уунгар эмч байсан юм шиг лээ. Задлан хийсэн. Тэгээд уунгар эмч байж байгаа задлан хийгээд яасан. Тэр задлангийн дүн гээд би олж үзээгүй. Зарим одоо улсууд ярих нь гиз дотрын аваа явцсан. Энд тэр гэх юм бэлээ. Гиз дотрын аваа явсан бол бас тийм сэжигтэй тэнд чи ямар нэг юмны улмөр үлдсэн байж магадгүй шүү дээ. Гэхдээ нөгөө талаас бас өргөдөө тэр үеийн Монголд тэгээд тэр улмөр үлдсэн байсныг тогтоож хамтан байхгүй шүү дээ бас. Тийм юм би хэн Сүхбаатарыг алахыг завдсан Мячкова Борина Мячков гэж 92 баг шүү. Энэ хоёрыг цаазаар авсан тухай тэмдэглэл байдیں۔ Тэр нь ямар ч хүмүүс. Тэрийг нь би байхгүй байгаа нь тэр Сүхбаатарыг алж Өхөрбөг эвдэхийг завдсан гэдэг. Тэгэхээр одоо террорист маягийн нөхдүүд юм уу? Юу юм? Цагаантнууд юм уу? Юу юм? Одоо Улаантнуудын дунд шаргалсан цагаантнууд байсан юм уу? Би тэгж л ойлгосон. Тэгээд тэр хоёр нь тэр Жанжин Сүхбаатарыг алж Өхөрбөг эвдэх гэсэн гээд. Тэгээ тэр бол одоо нөгөө бүр гуйлж муулахаас өмнөх асуудал. Гүүврийн институтэд энэ Сүхбаатарыг алсан одоо тухай гэж материал байдимаа гэж одоо зарим судлаачдаас би сонссон. Хайхад олоогүй. Тэнд бас нэг тэнд одоо судлаач нэг Монгол амьдардаг. Тэр бас би үнэхээр хайхад олсонгүй л гэж хэлээ. Энэ нөгөө киноны ихэнд гардаг нэг галзуу үг чинь одоо богдын отчулчид богдын отчид үзүүлээд исэн бах магадлал бол маш өндөртэй. Ягаад гэвэл тэр үеийн Монгол хүн гэдэг чинь бол Европ эмнэлэгт үзүүлэх биш. Отч марамбудаа үзүүлдэг шүү дээ. Тэрэндээ илүү итгэн. Богд бол хор өгсөн байх. Тийм ямар ч магадлал байхгүй. Энэ кинон дээр л тэгж гаргаад тэгээд энэ нь одоо социализмын үед нөгөө бидний толгойд ороод тэгээд богд хорлсон гэдэг энэ домогч нь тэгээд үүссэн байхгүй. Жишээлбэл одоо Хатанбаатар Магсаржав бол биеийн нөвдөд энэ ч бүр сүүлжтэй Баатар хүн чинь. Энэ бол одоо 23 он яригдчихэ тий. Тэгэхээр чин Баатар хүн чинь тэгээс үлд биеийн нөвдөд мань үнийг тань Орос докторт үзүүлэх гэсэн чи би Орос докторт үзүүлэхгүй би Марамбад үзүүлнэ гэд. Тэгээд Марамбад үзүүлж ийсэн гэд. Тийм тэмдэглэл байх юм бэл. Тэгээд тэр нэг Оросууд хорлоно гэж бодсон доо юм уу? Эсвэл ер нь өөрөө тэр Орос эмнэлэгт нэг итгэлгүй бас тухайн цагийн 20-од оны Орос эмнэлэг гэдэг чинь ч бас нэг мундаг тэргүүний юм биш байсан л баг л да. Яг нэг асприн анилгийн байсан байл. Тэрнээс биш бас тийм мундагч бас биш байсан байж магадгүй л дээ. Тийм учраас нөгөө монголчууд нөгөө отч марамдаа илүү итгэдэг байсан л юм уу л дээ. Яг Оросууд гэхээс илүү одоо тухайн зүйлтийн нийгэм өөртөө хорлцоод өөртөө энэ хүний талаар домогжуулж кино хийсэн юм шүү дээ. За хоёулаа бас хорлцоод гэдэг дүгнэлт хийчих болохгүй. Баримт нь бол байхгүй. Тэгэхдээ эргэлзэх үндэслүүд бас байна л гэж бид нар ярьж штэ. Тийм хоёулаа бас нөгөө салхитай биш шиг суураад иж болохгүй. Энэ үзэл суртлын ийм кино болгож гаргасан нь бол одоо энэ 40-од он штэ. Үзэл суртлын энээс хойш бид зөндөө үзэл суртлын кино хийсэн. Тэгэхдээ одоо 50-60-аад оны үеийн кинонууд бол арай ч энийн шиг одоо тийм хитрхи паналтай гэх юм уу да. Тийм бас биш. Хоёрдугаар энэ чинь зохиолын оросхон бичээд тоглохын оросхон тоглоод ингээ хайчглаар одоо тэгээд ялчгүй энэ чинь нэг тийм монгол биш хүн болчиход байгаа байхгүй тэр хөдөлж байгаа давт дув хийсэн ширүүн дориун нэг ийм монгол биш хүн болчиход байгаа. Тэгээд энэ жоохон паналтай. Голыг нэг юм сэлэмтдэг нэг үзэгдлээдэг л. Гол сэлэмтэг чинь Жанжин Сүхбаатартай огт холбоог наа чи Хатанбаатар Магсаржав хийж нөгөө цагаантныг хөөж явж хагаад чи завхан гол билүү. Нөгөө цагаант нь гол гараа явцсан чинь үерлээд Монгол зэрэг гол гарч чадахгүй тэгээд Хатанбаатар Магсаржав өста төрд над шиг ир байгаад яхав хорвоо чам шиг ус байгаад яхав гэж завхан голыг сэлэмтсэн гэсэн
тийм яриа байдгээ. Тэгээд ингээд бүр Би зүгээр нэг- Мойсеш ингээд зүсээ гараа явуулсан юм шүү. Тэр бол би зүгээр ингээ харахад биш үү. Надаа ингэж бодогдгоо. Би бол Хатанбаатар Магсаржийн тухай бас сүүлд нэг ном бичсэн шүү дээ. Тэгээд ингээ хараад байхад бол их эрүүл ухаантай. Бүр их одоо тэр үеийн боловсролтой хүмүүсээс дутгааргүй билетдэг мэддэг мундаг хүн байгаа байхгүй. Тэгчээд энд очиж гол сэлэмдээд байгаа. Тэрийг бол би юу гэж харж байгаа гэхэл нөгөө дайсныгаа алдчихсан аа. Зайруулж штэ тэр хүн чинь. Бас тийм тэнийг хүн биш. Тэр чойжм мойжм буудаг чинь нөгөө мань хүн нэг тийм айхтар чойжм мойжмдооч биш байх. Тэг чинь байлдаанд орох гэж байгаа цэргээ зөргижүүлж штэ. Тэгэхээр тэрний садалт нь бас улс төрчин мотивац өгдөг алхам явуулж байгаа юм шүү дээ. Жанжин Сүхбаатар ч гэсэн тийм үйлдэлүүд бол байдаг л да. Ер нь байсан л да. За энэ кинон дээр гарч байгаа шиг ийм хөрх болоогүй. Энэ дээр гарчив яав да. Одоо гарантаа ингээд үзэгчдээ та өөртөө үзчихээр энэ дээр Сүхбаатарыг чай болсон ингээд ингэрт нь алдаад ингээд чэйжэн дээр зогсож байгаа үзэг. Одоогийнхоор бол нэг тийм ижил үстэн юм шиг нэг эвгүй гаргацсан. Зүгээр зохиол баг та. Гэхдээ 42 он тийм ижил хүүстэн гэсэн ойлголт байсан ч юм уу да гүй ч юм уу. Гэхдээ мэдхгүй тэгтээ энэ дээр бол нөгөө их л дотно гэдгийг л харуулах гал. Тэг чинь Сталиныг одоо Ленинтэй ямар дотно гэдгийг нь харуулаад хамаг ажлын Сталин хийгээд байгаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан энэ дээр бол маршал хамаг ажлыг хийгээд байгаа байхгүй. Дайманд нь яваал тий. Жанжи энд чинь нэг гомбо тий. Янж маань байгаа гэдэг. Тэр их эвгүй үзэглээ. Тухайд анзарж байгаа. Одоо ингээ харсан чинь таны хэлж байгаа их дотно байдлыг л харуулж байгаа юм байна. Та бол одоогийн нүдээр хараад энэ л да. Тэр үед бол ийм сайхан дотно хүмүүс байсан л гэж харуулж байгаа ухаантай. Гэхдээ ер нь бас нэр арай л хэтэрсэн харагдсан байх шүү. Янз бүр айгүй дургу байгаа даа. Анзаараагүй юм байна. За өнөөдрийн сэдв яг одоо хэн хорлсон гэдэгт манай Атгам баяр доктор хариулахгүй л байна. Тэгээд логикоор нь та бүхэн бас ойлгосон баг. Ер нь киног би харахтаа зохион бол бүхэлдээ эсрэгээр нь хийсэн. Тэгээд нэг хоёр орос нөхөр давхиж ирж Монголын хувьсгалыг хийсэн юм байна. Ийм кино. Брэд Питт, Том Круз хоёр ирээд хувьсгал хийчихэж штэ тий. Одоогийн бидний ойлголтоор бол. За ингээд нэвтрүүлгийн цаг дууссан учраас ингээд өндөрлөө дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm